За сая бүгдээрээ Жэний тухай баахан ярьсан дөө. Гэхдээ бүгдээ дахиад нэг сэргийгээд харъя. За хүнлэг чанар бол хүний тодорхойлдог гол шинж тал нэгдэг. Өөрөөр хэлэх юм бол тухайн болд гэдэг хүн хэрвээ өөртөө Жэнийг агуулаагүй, Жэн буюу хүнлэг чанарыг агуулаагүй гадна талаасаа физиологийнхоо, анатомийнхоо үднээс хүн багхгүй юу? Тэгээд Жэнийг өөртөө агуулаагүй хүмүүс л орчин үеийн одоо тэр гэмт хэрэгүүдийг бүр хийж байгаа. Хүнийг хайрлахгүй тий. Тэр 13 настай хүүхдийг алаад мөчлөөд уутанд хийгээр аваа явж шít. Энэ хүнээс гарах зам биш байхгүй. 3 настай хүүхдийг хүчирхийлж дээ тий. Энэ хүн биш байхгүй юу? Тэр хүмүүс яасан зүгээр л гадна талаас л харахад хүн. А гэтэл дотроо бол тэр чинь бүр араатан биш, амтан ч биш. Араатан явж байгаа байхгүй. Тэгэхээр хүнийг араатнаас ялгадаг, хүнийг амтнаас ялгаж тийм ээ, байгалийн амтнаас нийгмийн амт болгож хүн гэдэг тодорхойлолтод, хүн гэдэг ойлголтод оруулж идэг тэр гол шинж бол хүнлэг чанар ахна шүү дээ. Тэд нар Жэн байхгүй, хүнлэг чанар байхгүй учраас атуусан дотор хүний тийм ээ, өөрийнхөө аав шиг ээж шиг хүний сүхийг прэтгдээд хүүхдтэй аваач жөгчээсэн тийм үү, эмнийх нь мөнгийг авч шít. Хайрлахгүй тий. Хэрвээ эсэргээрээ хайрладаг байсан бол би биний хайрладаг байсан бол нийгэмд ийм одоо онц ноцтой гэмт хэрэг ер нь нийгэмд муухай зүйл гарахгүй байхгүй. Тэгэхээр өндөр хөгжилтэй улс орнууд яадаг вэ гэхээр энэ нөгөө нийгмийнхаа эв тангийг тийм үү сайн тасралтгүй хөгжлийг хангахын тулд бие биеэ хайрлахад нь зааж өгдөг. Бие биетэй хайрлах арга замыг зааж өгчдөг байна. За тэгээд күнзийн талаар бичгтээ зөвхөн хүндэл бусдыг өөр шигээ хайрлах мэдрэхүй битэг. Хүнийг хүн болгож бусад амьтнаас ялгаж байгаа гол чанар бол хүнлэг гэсэн юм аа гэсэн. Тэгээ күнзийн үзлэлээр хүнлэг ёсыг хэрхэн биелүүлснээс шалтгаалаад хүмүүсийн амьдрал бол янз бүр байдаг гэж хэлсэн байна. За күнз хэлсэн. Хүн бол хаан бол хаан шиг байх ёстой. Түшмэл бол түшмэл шиг байх ёстой. Эцэг бол эцэг шиг байх ёстой. Хүү бол хүү шиг байх ёстой. Энэ нөгөө лигийн тухай ярьж байна. Хариуцлагын тухай хий. Өөрөөр хэлэх юм бол юу гэсэн үг вэ гэхээр чи оюутан гэдэг статусыг аваад явж байгаа бол чи оюутан шиг байх ёстой байхгүй. Оюутан хүн яах ёстой юм? Оюутан хүн сурах ёстой, тасралтгүй хөгжих ёстой, тийм ээ? Шинжлэх ухаанаас мэдэх ёстой. Гэтэл оюутан гэдэг нэр зүүчээд хичээл хийдэггүй, хичээлээ тасалдаг, хичээл дээр ирсэн ч гэсэн зүгээр ширээний бөглөөс болоод сууж байгаа бол чамайг оюутан гэж хэлэхэд хэцүү ахна шүү дээ. Аа бол яах ёстой вэ? Аав шиг л байх ёстой. Аа бол хэрхэн эдэлсэн бол аа байх үүргээ биелүүлэх ёстой. Тэгэхээр өөрөөр хэлбэл энэ бол маш том чухал санаа яваад байна шүү дээ. Хариуцлагын тухай яриад байна. Чи хаа юм бол хаа шиг байх ёстой. Чи түшмэл юм бол түшмэл шиг байх ёстой. Чи эцэг юм бол эцэг шиг байх ёстой. Чи ээж юм бол ээж шиг байх ёстой. Чи хүү бол хүү шиг байх ёстой. Гэдгийн цаана чи ямар статусыг авч явж байгаа юм? Тэр статустаа тохирсон үүргийг биелүүлж явах ёстой. Тэ мэ? Гэсэн асуудлыг яриад байна. Тэгээ манай оюутнууд яадаг вүлээ? Оюутан шиг байж чадаагүй зарим тохиолдолд те хичээлээ хийдэггүй. Шалгалтын дээр ундаг. Хичээл дээр ундаг. Тэгж байгаа яадгүй шалгалтын дээр ундаг. Унчаа яадаг вэ? Уг нь бол өөртөө унаад байгаа ш. Багш унгаагааг байхгүй. Тэгэнгүүт юу гэдэг вэ? Багш надад муу тавьсан гэдэг байгаа байхгүй. Ясам дээрээ тэр муу гэдэг дүнг багш тавиагүй. Муу гэдэг зүйлийг өөртөө бий болгож байгаа байхгүй. Яагаад вэ? Яагаад гэвэл оюутан байх тэр цаг хугацаанд оюутан шиг байж чадаагүй. Тэгэхээр бид нар энд нэг юм ойлгох хэрэгтэй байна. Оюутан гэдэг нэр авч байгаа бол ямар нэг байдлаар сурах, хөгжих эрх надад үүсэж шít. Эрхээ дагаад надад тэнцээ бас давхар үүрэг үүсэж байгаа хэрэгтэй. Гэтэл бид нар яадаг вэ? Эрхээ эдэлчихэд үүргээ биелүүлдэг тийм. Гэтэл үүрэг эрх хоёр гэдэг юм бол хизээд хамтдаа байж идэг юм а гэдэг асуудлыг күнз маш чухлаар хэлж өгсөн байна. За энийг бол ли гэж хэлж байгаа. Ли. За тэ хүн хүү шиг байх ёстой гэсэн хүн бүрт оногдсон үүрэг хариуцлага байгаа бөгөөд түүнийгээ хэрхэн ухаарч яаж хэрэгжүүлэхээс тухайн айл гэрийн тухайн улс орны амьдрал ирээдүй ихээхэн шалтгаалдгийг бол авч үзсэн байна. За хүнлэг ёс, хүн чанар гэдэг бол хүнийг хүндэтгэх хайрлах гэсэн утгатай гэж байгаа.
За хүнлэг чанарын одоо эхлэл нь бол их эцгээ асран хамгаалж ах дүүгээ хүндлэх явдал юм аа. Тэгэхээр психологчд буюу давхар мөн хүн ярьж байгаа аахгүй. Чи хэн нэгэнтэй гэр бүл болоо сууж яа гэж бодё. За жишээлбэл би болд гэдэг нөхөр таваарчтай сууя гэж бодъё л да. Тэгээ болд надад ихэндээ мэдээж нэг дурдлын ягаан хөшиг бол 0-3 жилд одоо татагддаг гэж байгаа шүү дээ. Тэ муухай байсан ч гэсэн тэр бүх юм сайхан харагдчихдаг тий. Яг л би дурлалцууч бас. Гэтэл 3 жилийн дараа яг дурдлын ягаан хөшиг татагдаад ирэнгүүт би тэр хүний жинхэнэ бодит байдлыг таньж эхэлдэг байхгүй. Болд гэж хинбэ гэдэг яг жинхэнэ болдыг таньж эхэлдэг. Тэгэнгүүт би 3 жилийн дараа шаханд болдог. Би юутай суудсан юм бэ те? Хинтээ суудсан юм бэ? Юутай суудсан юм бэ гэдэг асуулт гарчдаг. Тийм асуулт гаргахгүй тулд күнц хэлж байгаа байхгүй. Чи болдтой сууя гэж бодож байгаа бол болд аахтайгаа ээжтэйгээ яаж харьцаж байна? Өнөөдөр магадгүй чамайг долооч гол үнсэд чигтэг урдуур хорчин хүүгээд ээж болно. Гэтэл аатаа ээжтэй ширүүн үг хэлж байгаа бол дурлалын ягаан хөшиг татагдсны дараа чамд ч гэсэн тийм ширүүн үгээ хэлнэ. Аавыгаа ээжигээ тийм үү болд хүнддэхгүй байгаа бол тэг 3 жилийн дараа чамайг хүүхдэд төрүүлсэн чинь дараа эсвэл одоо юу гэдэг тийм ээ 5 жилийн дараа болд чамайг шир үг хэлдэг. Янз бүрийн үг хэлдэг. Магадгүй зоддог бол. Тэгээ бид нар дараа нь юу гэж би хинтээ сууж яаж асууж байгаа шүү дээ. Тэгэхээр өөрөөр хэлбэл тэр болдыг таний гэж бодож байгаа. Эсвэл цэцгийг таний гэж бодож байгаа. Дулмааг таний гэж бодож байвал дулмааг цэцгээ болд нар ээжтэйгээ аавтайгаа хэрхэн харьцаж байна вэ гэдгийг эхлээд судалж байгаа. Өөрөөр хэлбэл 5 жилийн дараа, 3 жилийн дараа, магадгүй сарын дараа эсвэл маргааш чамтай яг тэгж харьцна гэсэн үг байна. Гэдэг асуудлыг ярьсан байна. За дараа нь бусдаар хилүүлэлгүй өөрийгөө хүмүүсийн дунд зөв авч явж байгаа хүнлэг явдал. Тэ бусдаар хилүүлэлгүй өөрийгөө хүмүүсийн дунд зөв авч явж байгаа нь бол хүнлэг байдал юм а гэж хэлсэн байна. За дараа нь ли буюу ёс горим заншил нь хүмүүсийн амьдралын үйл ажиллагаанд дах мөрийн хөтөлбөр болдог. Өөрөөр хэлэх юм бол бид нар нөгөө ярьдаг ш би ер нь бол миний амьдралын одоо тийм ээ жанжин шугам инэ гэж ярьдаг те. Би өөрөөр хэлэх юм бол нэг хүнд худлаа ярьж гуйхан шиг, за хүний хуурч гуйхан шиг те, хүнд тусалж гавьяа байгуулдгүй махэд хүнд лай болч гуйхан шиг байя гэж боддог гэж ярьдаг ш. За тэгвэл тэрийг чинь амьдралдаа баримтлагдаг ёс горим буюу ли гэж одоо тийм ээ хүнзийн философи нэрлэдэг байх нэ. За тэгэхээр ёс заншил, ёс горимыг сурснараа хүмүүсийн хоорондох харилцаанд эв найрамдлыг тогтоох одоо тийм ээ ач холбогдолтой байдаг. Өөрөөр хэлэх юм бол чи тэгэх ёстой, чи ингэх ёстой гэдэг асуудлыг шийдсэн байдаг учраас хүмүүсийн хооронд үл ойлголцол одоо яах нь баг үүсдэг байх нэ. За дараа нь үүрэг хариуцлах нь хүн өөрийн үүргээ бусдын өмнө одоо хариуцах явдлыг хэлж байгаа тийм. Үүрэг хариуцлах нь хүн өөрийн үүргээ бусдын өмнө хариуцах явдал гэж байгаа. Чи сурах үүрэгтэй, шалгалтаа өгөх үүрэгтэй аахгүй юу? Тэгмүү шалгалтанд ямар нэг байдлаар муу авцсан. Тэгэнгүүт маргааш нь болд орж дууралж шít. Чи надад уйлуулаагүй учраас би муу авчлаа. Ингэж болохгүй байх нь шít. Чи өөрийгөө л хариуцаж чи тэр шалгалтанд бэлдэх байсан. Болохоос биш чиний өмнөөс дорж болд чамд шипи өгж чиний өмнө шалгалтанд бэлдэх ёсгүй байхгүй. Тэгэхээр өөрөөр хэлэх юм бол энэ үүрэг хариуцлага хүн өөрийн үүргээ бусдын өмнө хариуцна гэдэг энэ маш том зарчим байдаг учраас өнөөдөр хятадууд асар их одоо хөгжиж байгаа. Хөгжлийн нэг шалтгаан бас энэ ойлголттой маш том чухал холбоотой. За энэ бол үнэнч шударга юм. Тэгээд ер нь аливаа юмд үнэнч шударга хандна гэдэг бол маш хэцүү л дээ. Гэхдээ аль болох үнэнч байх ёстой, аль болох шударга байх ёстой. Тэр үнэн шударга байгаа байдалтнаас хүмүүс итгэх ёстой. Тэ? Онлайн тест өгсөн бүгдээр оц авсан. Мундаг бай, сайн байна. Тэ? Тэр яг үнэхээр хийсэн үү, тэ? Гэвэл бас асуудал болно гэдэг юм. Ингээл нөгөө шалгах тестийн үүднээс аваад үзэх юм бол гэхдээ хүн ер нь аливаа асуудалд үнэнч буг шударга. Яагаад гэвэл би өөрийнхөө төлөө сурж байгаа байхгүй юу? За ийхүү хүнлэг ёсыг хэрэгжүүлээд хамгийн гол зүйл нь бол ёс заншлыг дагах явдал гэж хүн үзээд ёс заншил тохирохгүй бүү хар, ёс заншил тохирохгүй бүү сонс, за ёс заншил тохирохгүй бүү үйл гэсэн үг байна. Ёс заншил тохирохгүй харахгүй юм байна, сонсохгүй юм байна, тэ үйлдэхгүй юм байна. Тэгээ эртний грекийн философч Демокрит хэлсэн байдаг. Хүүхдийг сайн юмнаас сургах гэдэг бол маш их хөдөлмөр гаргадаг.
Гэтэл муу юмд хүүхдүүд өөрсдөө аяндаас сурчдаг. Тийм учраас муу юмнаас хүүхдүүдийг хол зайлгах ёстой гэж хэлж байгаа жишээтэй. За дараа нь танин мэдхүйн салбарт Күнз 2 үндсэн асуулт гаргасан. Үүнд мэдлэг хүнд хаанаас бий болдог вэ? За тэр бий болцсон мэдлэгийг ер нь мэдлэг гэж юу юм бэ гэдэг асуулт. Өөрөөр хэлэх юм бол ертөнц бөөрөнхий гэдэг мэдлэг биднэрт хаанаас ирдэг? Тэгээд тэр ертөнцөд бөөрөнхий гэж миний мэдээд байгаа мэдлэг гэж ер нь чухамдаа юу юм бэ гэдэг асуулт тавьсан. За тэгээ эдгээр асуултанд өөрөө хариулахдаа мэдлэг гэдэг ойлголтын дор ертөнцийн байгууламжийн тухай амьдралын практикийн мэдлэгийг авч үзнэ тайлбарласан байна. За энэ тухай дэлгэрэнгүй ном дээр байгаа сурах бичгээр байгаа учраас би дэлгэрүүлж ярихаа боллоо. За мөн олон хүмүүс тийм мэлийг удаан хугацааны нухацтай сургалтаар олж авдаг гэж үз. Тэгэхээр Күнз юу гэж үзсэн бэхээр ерөөсөн мэдлэг гэдэг бол удаан хугацааны хүнд нухацтай сургалтаар олж авдаг. Тэгээ ийм өөрөөр хэлбэл мэдлэгийг олж авдаг зүйл чи өөрөө хүнд ажиллахгүй юу? Ийм ч учраас хүнд ажил учраас эрдэмтэд юм нэр хүндтэй bijдэг. Гэтэл бид нар юу гэж боддог гэхээр философи хичээлийг би одоо тийм нэг ганц уншсан ч ойлгохгүй шүү дээ. Ганц уншаад ойлгохгүй байхгүй. 10 унш, 20 унш ингэжээ сая ойлгох. Аливаа мэдлэгийг олж авахын тулд. Тэгвэл ганц 2хан удаагийн давтамжуулалт сургалт биш ахна шүү дээ. Мэдлэг олж авч байгаа зүйл биш шүү дээ. Тухайн үедээ л мэдчихэж байгаа юм шиг боловч тэр чамд үл тийм ээ байхгүй болчих юм. Тэгэхээр нэг асуулт байна. Мэдлэг гэж юу вэ гэж. Мэдлэг гэдэг бол өнөөдөр та нар цээжлээд маргааш нь шалгалт өгөөд нөгөөдөр нь мартдаг зүйлийг мэдлэг гэж хэлэхгүй байгаа юм. Өнөөдөр нь автоматар цээжлээд маргааш шалгалтаа өгч он цаваад нөгөөдөр нь мартцсан. Тэгээ хүнд үзүүлэхээр хараа би ингээ энэ шалгалтын дээр 100 авцсан баг би он сургалтан байхгүй гэдэг. Тэгэнгүүт яг тэр зүйл нь хэрэгтэй болоод хэрэглэх гэсэн чинь бид нар юу гэдэг вэ? Яана уг нь энэ хичээл орсон шүү дээ. Уг нь би энэ тухай мэдтаач би мартсан байх гэдэг тийм. Хэрвээ чи мартсан байвал уушлаараа тэр мэдлэг биш байхгүй юу? Тэр нэг зүйлийг хэрэгжилж чадчихвэл сая энэ бол мэдлэг. Түүнээс бол шалгалтын дээр 100 авах гэж чийжилсэн. Тэгээ мартсан бол энэ мэдлэг биш байхгүй. Хэрэгтэй үед гаргаж ирээд хэрэгжилж явах юм бол энэ сая бол яах нь мэдлэг бахны. За ингээд дараагийн асуулт нь минз. Тэгэхээр маш олон одоо хэтэрхийн минут маань сунжирсан учраас одоо минзээр дуусгая. Тэгээд бүгд нь амжилт хүсье. Аль болох би товчилж ярьлаа. Яагаад гэвэл та нар нэг номон дээр уншсан байгаа гэж үзээд. За тэгээд энэ юуныхаа лекцийнхаа эсаг багш руугаа явуулаарай. Эсаа хийгээрэй. За баяртай.